ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан Маягт 12 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ах бай. Маягт бүглэх заавар. 1-р бэлтгэл ажил, 2-р маягт бүглэх, 3-т нийтлэг алдаа дутагдал. Бэлтгэл ажил. Маягт бүглэх. Сайн байцгаана уу, та бүхэнд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлангийн Маягт 12 буюу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн маягтыг хэрхэн бүглэх талаар зааварчилгааг оруулъя. За, цахим системийн тайлан руу ороод маягтаа татгаар ийм маягт гарч ирэх нь. За, үүний төлөвлөлтийн тоо утга бусад маягтуудын адил автоматар орж ирдэггүй байгаа. Тийм учраас тухайн оныхоо батлагдсан төлөвлөгөөн дээрээс төлөвлөлтийн тоо утгуудаа шивж өгнө. За, төлөвлөлтийн тоо утгаа шивж өгсөний дараа гүйцэтгэлийн тоо утган дээр үндсэн компани, туслан гүйцэтгэгч гэсэн хоёр багнаар бүглэнд. За, туслан гүйцэтгэгч байхгүй бол үндсэн компаниар явна. За, гэрээт ажилчдыг бол нийт ажлагчдынхаа 1-2 дээр бүглээд явчихна. За, ажлыг хялбарчлах үүднээс би шууд бүглсэн маягтыг та бүхэнд харуулахаар бэлдсэн байна. За, миний авсан жишээн дээр бол төлөвлөгөөний дагуу тухайн урхаан 80 ажилчинтай гэрээт ажилчингүй гэдэг ингээд оруулсан байна. За, тэгсэн тухайн оныхоо уулын ажлын тайлангаар бол нийт энэ урхаа дээр 113 ажилтан ажилласан. Туслан гүйцэтгэгчээр 8 хүнтэй компани ажиллаулжээ. За, үндсэн компани, туслан гүйцэтгэгч компани хоёрын мэдээлэл яг адилхан орно гэдгийг анхаарч бүглэх хэрэгтэй. За, нийт ажиллагчдын албан тушаалаар ангилсан байгаа. 2-р баг нь албан тушаал, орон нутгаас ажиллагсад насны ангилал, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн мэдээллүүд орсон байдаг. За, үндсэн компани бүглсэн байдлуудыг тайлбарлаад явъя. За, удирдах ажлын инженер техникийн ажилтан, оператор туслах эдгээр ажилчдын нийт тоо нь 21-ээс 24-р мөрийн нийлбэр дүн нийт ажлагчдын тоотой тэнцүү байх ёстой. За, орон нутгийн ажлагчд бол тусдаа нийт ажлагчдын тооноос тусдаа ордог. Орон нутгийн ажилчдыг оруулаад нийт тоондоо ажлагчдын тоондоо тулгаа тавьсан байдаг. Энэ бол үгүй. Орон нутгийн ажлагчд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол нийт тоонд юусаа хамаарлгүй гэдгийг анхаараарай. За, насны ангилаар 2-6, 2-7, 2-8, 2-9-р мөрүүд мөн адил нийт ажлагчдын тоотой тэнцүү. За, туслан гүйцэтгэгч бол мөн адил явна. Туслан гүйцэтгэгчээр компаниудын гаргаад байдаг ихэнх алдаа нь ажлагчдаа нийт тоог тавьчаал орхисон байдаг. Бүх мэдээлэл үндсэн компани ажилтай адилхан гарна гэдгийг анхаарах хэрэгтэй. За, 3-дугаарт нь нийт ажлагчдаас хэдэнд гадаадын иргэн байгаа. За, энэ жишээн дээр бол гадаадын 48 иргэнтэй 38 инженер техник ажилчид, бусад нь 0 байх нь. За, туслан гүйцэтгэгчдэр бол компани иргэн гадаад иргэн байхгүй байх нь. За, эмэгтэй ажилчдыг бас бүглэхгүй явчихдаг 4-р мөрөн дээр. За, эмэгтэй ажилчид нь 2 инженер техникийн ажилтан, бус нь 10 ажилчин гэж байна. Туслан гүйцэтгэгчээр 1 ажилтан гэж явж байна. За, 5-р мөрөнд гардаг нийтлэг алдааны нэг нь бол сарын дундаж цалингуудыг тавьчаад нийт цалин тавихгүй орхидог. За, цалингийнхаа дүнг тавихтаа хэмжих нэгжид маш их анхаарна. Сая төгрөгөөр 1 хүн гэсэн бахад жилийн цалингаар тавина. Сая төгрөгөөр илэрхийлээгүй шууд тавиад хэдэн тэрбум болгоцсон байдаг. Энүүн дээр анхаарч бүглөөрөө. За, нийт цалин буюу 5-р мөр нь тухайн компани 1 жилийн цалингийн фонд гэдгийг сайн анхаарч бүглөөрөө. Туслан гүйцэтгэгчдэр мөн адилхан. За, энэ дээр бол өөр янз янзын асуудал байдгүй. Зөвхөн хэмжих нэгж нийт цалингийн 1 жилийн цалингийн фондыг нийт цалин дээр бүглэхийг л анхаарах хэрэгтэй. За, хабын асуудал хариуцсан нэгж ажилтан гэж байгаа. 40-оос дээш ажилчинтай бол журмаараа хабын нэгжтэй байх ёстой. За, 40-оос доош ажилчинтай бол хабын ажилтнтай байх ёстой. За, туслан гүйцэтгэгч компани бүглөөгүй байгаа юм чинь үндсэн компанидаа хариалагдаад хабынхаа сургалтанд хариуцсан хабын нэгж ажилчинтай хамаарагдаад явж байгаа гэж үзээд үүнийг зөв гэж үзсэн байна. За, хабын сургалт байгууллага өдөр тутамдаа хийдэг
өглөө болгон нараад өгдөг. Дээрээс нь нэгдсэн сургалт хийдэг. Үүнийг нэг гээд бүлэг болгоод нэг гэж. За туслан гүйцэтгэгчээр бас тухайн байгууллагт хамрагддаг учраас хабын сургалтаар нэг гэж бөглөнө. За гадаад сургалт гэдэг нь өөр байгууллагаас манай байгууллага юм уу онцгой байдал мэргэжлийн алтаас зохион байгуулсан сургалтанд хэд удаа хамрагдсан гэсэн тоог хүчнэ. За хабын сургалтанд хамрагдсны тоон дээр ихэвчлэн алддаг галдаа нь болохоор нийт хабын сургалтанд хамрагдсны тоог заавал хүний тоондоо тааруулах гээд сургалтаа янз янзаар бөглөөд эхэлдэг. За энэ дээр байгууллага 109 хүнд өгжүүлээ 8 хүнд өгсөн гэж байна. За гадаад сургалт гэдэг нь одоо тухайн гадны байгууллагаас зохион байгуулсан сургалтанд 3 хүн хамрагдсан байна гэсэн үг. Энэ дотоод өөрийнх нь сургалтын хамрагдсан ажиллагчдын тоо гэдгийг анхаарч бөглөөрөө. За ажлын байрны нөхцөл дээр маш их алднаас ажлын байр нь бол хүний тоо, ажиллагчдын тоогоор биш тухайн ажлын байрны тоогоор гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүний тоогоор нийт ажиллагчдын одоо 113 ажилчинтай гэсэн бол 113 ажлын байртай гэдэг нь ороод ирдэг. Энэ бол түгээмэл гаргадаг алдаа. За эрүүл мэндийн үзлэгт бүх ажиллагчид хамрагдсан байх ёстой хуулиараа. За эндээс бага хамрагдсан байж болно. Эсвэл 113-ны 90 хүн хамрагдаад бусд нь хамрагдаагүй ажилд орохдоо угаасаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад ороод ирсэн тохиолдол энэ төр байдаг. Тийм бол энэ тайлбар хэсэг дээр маш сайн тайлбараа бичнэ. Тэгээг бол тайлбар бичиж орж ирэхгүй болохоор яагаад ажиллагч нь бүгдээрээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй юм бэ гэж эргэж уцдаг талуу зөндөө байгаа. За ажлын тусгай хувцас хэрэгсэл бас мөн ажиллагчдын тоогоор байх ёстой. Тэгээд өвлийн зууны гэж 2 улирлаар ангилсан байдаг. Энийг оруулж бүглэхгүй зөвхөн 113 ажилчин ганц ээлжийн хувцлаад өгсөн шүү 113 өдөрт бүгдээ энийгээ сайн харж санхүүгийнхаа тайлан балаасаа сайн дөнгөд авч тавьж байгаараа гэдгийг сануулъя. За тусгай хувцас хэрэгсэл хамгаалах хэрэгсэл гэдэг ингээд тоонуудаараа явчихна. За хабын нийт зардал санхүүгийн тайланд орсон гаргасан бүх зарлуудаа 50 туслан гүйцэтгэгчдэр мөн адил тэгэхээр хабын нийт зардлууд автоматик ордог байгаа. За янз янзын илүү төвсөн төлөвлөлт дутуу авсан дутуу хангасан материалаар дутуу хангасан тэр юмудаар заавал тоонд баригдаж тавихгүй яг үнэн зөв бодитоор нь өглөөд ард нь заавал тайлбар хэсэгт тайлбар оруулж өгнө гэдгийг анхаараарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Нийтлэг алдаа дутагдал.